Сайн уу? Ано байна. Энэ удаагийн арьсан арчлын миний цувралын энэ видеогоор та бүхэндээ би нохоо хошууны тосны тухай ярилцмаар байна. Тэгэхээр энэ жижиг миний цувралаар би арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд багтсан идэвхтэй орцуудын тухай ярилцаж байгаа. За видеоны эхэнд хэлэхэд би өөрөө арьс арчилгааны мэргэжилтэн биш, зөвхөн өөрийнхөө туршиж үзсэн туршлагаасаа мөн түншлэн бусад бас онлайнаар болоод бусад их сурвалжуудаас судалсан мэдээллүүдээ та нартай энэхүү видеогоор хуваалцаж байгаа юм шүү. Хэрвээ илүү дэлгэрэнгүй мэдээ гэх юм бол та нар мэргэжлийн эстетичнүүдтэй болон арьс арчилгааны мэргэжилтнүүдээс лавлахыг бас зөвлөж байна. Мөн түншлэн видеоны доор холбож өгсөн нийтлэлүүдийг бас уншихыг зөвлөж байна. Тэгэхээр тослог болон холмог арьстай хүмүүс батг гарчихгүй гэдгээс сэргийлээд нүүрэн дээрээ facial oil буюу нүүрний шингэн тос хэрэглэх сонирхолгүй байгаад байдаг. Тэр хүмүүсийн хувьд бол би rosehip oil буюу нохоо хошууны тосыг зөвлөмөр байна. Учир нь rosehip oil буюу нохоо хошууны тос нь өөрөө хуурай шин чанартай учраас харин ч эсрэгээрээ батганы эсрэг тэмцэхэд илүү сайн нөлөө үзүүлж идэв юм байна. Арьсан дээр нэлээд юм гарах гэдэг тослог арьстай хүмүүсийн арьсны бүтцийг анаад үзэх юм бол олын хүчлийн агуулмж ихтэй ланалин хүчлийн агуулмж дутагдaltaй байдаг нь ажиглагдсан юм байна. Тэгэхээр үүнтэй тэмцэхийн тулд ланалин хүчлийн агуулмж ихтэй, олын хүчлийн агуулмж багатай тоснуудыг ашиглахыг зөвлөдөг. За үүний хамгийн тод жишээ нь нохоо хошууны тос буюу rosehip oil. Линолеин хүчлийн агуулмж өндөртөөгөөс гадна нохоо хошууны тосны дотроо третиноин гэдэг ретиноидыг агуулдаг. Энэ нь өөрөө арьсан дээр батг гарахаас урьдчилан сэргийлэх нөлөөг үзүүлдэг болох нь судалгаанаас илэрсэн байдаг юм байна. Арьс арчилгааны мэргэжлүүдийн зөвлөж байгаа rosehip oil буюу нохоо хошууны тос нь зөвхөн арьсыг чийгшүүлээ зогсохгүй цаашаад залуужуулах үйлчилгээтэй мөн түнчлэн hyperpigmentation буюу арьсны ийм өнгө гундалт ийм алаглсан байгаа арьсыг бас нэгэн жигд болгож өгөх үйлчлэгийг үзүүлдэг гэдэг юм байна. Тэгэхээр нохоо хошууны тос нь мөн өөрөөсөө байгалийн омега хүчлийн агуулмж ихтэй байдаг учраас бас бага зэргийн үнэртэй. Гэхдээ үнэр нь бол тийм ч таагүй үнэртэй биш учраас тэр нь их санаа зовоод байлтгүй. Мөн түнчлэн энэ нь өөрөө байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэдэг утгаараа нарны хит ягаан туяанд бас мэдрэг байдаг. Тийм учраас савлгаанууд нь ихэвчлэн нарны хит ягаан туянаас хамгаалагдсан битүү эсвэл бор өнгийн шилэнд бол савлагдаж ирдэг байгаа. Хэрвээ арьс арчилгаан зориулсан нохоо хошууны тосуудыг сонирхох гэх юм бол би видеоны доор тайлбар хэсэгт нэлээд хит хитэн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг бол оруулж өгсөн байх болон за хамгийн хямд хувилбарууд нь гэх юм бол миний хувьд бол Ordinary-гийн бүтээгдэхүүн байдаг. Мөн түнчлэн дотоодын брэндүүдээс бол Lamour бас нохоо хошууны тосыг бас арьс арчилгаан зориулан гаргаж ирсэн байгаа юм байна. Би яг өөртөө бол туршиж үзээгүй. Гэтэ туршаад үзэхэд бас илүүдэхгүй. Одоогийнхоо Ordinary-га дуусгахаараа бол тэр Lamour-ийн тосыг бас туршиж үзнэ гэж бодож байгаа. Тэгэхээр Ordinary-гийн нохоо хошууны тосны хувьд бол 100% органик, за хүүтэн аргаар шахаж авсан тос гэдгээр онцлог байгаа. Халуун аргаар биш хүүтэн аргаар шахсан учраас ямар нэг урвалд бол арьсангуу ороогүй байгаа бүтээгдэхүүн юм байна. Миний хувьд нохоо хошууны тосыг оройн арьс арчилгааны сүүлээсээ 2 дахь шат болгож ашигладаг. Чийгшүүлэх тосны өмнөх сүүлээсээ 2 дахь шатна гэсэн үг. Тэгэхээр хуурай чанарын тосч гэсэндээ гуашааны суур болгон ашиглах боломжтой гэж боддог. Арьсан дээрээ бас гүн жиг тарааж агаад араас нь харшуулан гуашаагаар бол массаж хийж өгөхөд нэлээд тохиромжтой суур болж өгсөн юм шиг санагддаг. Яг арьсны тунгалгийн судлалын дагуу гуашаагаа бол ашиглаж явах үед бол гуашааг ерөөсөө ингэж сайн жигд гулгуулж өгдөг учраас rosehip oil нэлээд тохиромжтой заавал байж ах ёстой бүтээгдэхүүнүүдийн нэг шиг санагдсан. Цаашаад арьсанд гүн чийгшлийг өгдөг учраас оройн арьс арчилгаанд ашиглах нь зүйтэй. Нэлээд шингэн тос учраас бас мейкапны дор буюу косметикний дор хэрэглэхэд тохиромжгүй байж болох юм. Ordinary-гийн энэ бүтээгдэхүүн нохоо хошууны тосны бүх давуу талуудыг бол шингээж өгсөн санагдсан. Миний хувьд бол хэрэглэхэд айгүй тохиромжтой хөнгөн чанарын тос байлээ. Өөрөөсөө органик омега хүчилтэй учраас жоохон үнэртэй байж магадгүй. Тийм учраас косметикний дор түрхэхэд бас тохиромжгүй санагдсан байж болох юм. Гэхдээ оройдоо бол хэрэглэхэд зүгээр. Хэдийгээр нүүрний шингэн тос буюу facial oil хэрэглэсийн дараа арьсанд чинь илүү чигшил хэрэггүй мэт санагдаж болох ч гэсэндээ ийм төрлийн тосны дараа бол заавал араас нь чигшүүлэгч тосыг түрхэж өгөх хэрэгтэй. Ингэснээр бол өмнө нь хэрэглэсэн бүх бүтээгдэхүүнүүдийнхаа чигшлийг арьсан дотор ингэж төгжиж өгдөг байгаа. Тэгэхээр нохоо хошууны тос хэрэглэсэн ч гэсэндээ араас нь заавал чигшүүлэгч тосыг хэрэглэж байгаарай. Нохоо хошууны тосны тухай видео таалагдсан гэж найдаж байна. Таалагдсан бол лайк дарахаа мартав. Мөн түнчлэн өөрийн санал бодол, асуултууд, мөн түнчлэн өөрөө хэрэгжилжсэн туршлагуудаас хуваалцъя гэх юм бол доор комментээр үлдэхийг хүсэж байна. Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн дотор агуулгадж байгаа идэвхтэй орцуудын тухай өмнөх видеондыг үзье гэх юм бол энд байгаа плейлист руу орж үзээрэй. Мөн түнчлэн энэ төрлийн видеонуудыг илүү олныг үзхийг хүсэх юм бол миний сувагт орж subscribe хийхийг хүсье. Тэгэхээр хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн видеогоор уулзъя.